За сайн байцгаана хүүхдүүд ээ. За энэ удаагийн хичээлийн сэдэв маань нүдэнд оруулсан өгөгдөл тооцоолол хэрхэн хийх вэ гэдэг хичээл байна. За энэ удаагийн энэ хичээлийн агуулгаар та бүхэн нүдэнд хэрхэн яаж томьёо оруулах вэ? За хэрхэн хүснэгтэй хэлбэр жөөж нэгдэх вэ гэдэг зүйлүүдийг сурч авнаа. За тэгэхээр зэрэг өмнөх хичээл дээр та бүхэн ингээ хүснэгт байгуулад за түүндээ ингээ өгөгдөл оруулахыг бол үзсэн бол одоо энэ удаагийн хичээлээр тухайн өгөгдөлт нь оруулсан өгөгдөлтөд тооцоолол хэрхэн яаж хийх вэ гэдэг хичээлийг оруулъя. За мөн та бүхэн нүд нэгтгэх гэдэг маань 2 ба түүнээс дээш нүдийг нэг нүд болгон яаж нэгдэх вэ гэдэг мөн хичээлийг давхар орё. За тэгэхээр зэрэг иймэрхүү хүснэгтэй үүсгээд за одоо эндээс харах юм бол одоо энэ хоёр нүдийг нэгтгэх гэж байна би. За тэгэх юм бол тухайн нэгтгэж байгаа нүдийг идэвхжүүлээд нүд нэгтгэхтэн гэдэг маань 2 ба түүнээс дээш нүд нэгдэхийг хэлнэ. Идэвхжүүлж байгаад за хөөмцснийхаа за merge center гэсэн командыг сонгоод хоёр нүд ингээ нэгтгэхдээ нэг нүд боллоо. За үүний дараа яах вэ гэхээр зэрэг урдлынх нь одоо энэ 1 гэсэн тооны арталт нь за нэг хичээлийн нэр чинь Монгол хэл. За тэгэнгүүт яах вэ гэхээр зэрэг за энэ багна жаахан хойшлуулж. За үүний дараа яах вэ гэхээр зэрэг энэ арталт нь хувь. За тэгээд төвшин. За мөн ялгааг одоо монгол хэлний хичээлийн одоо 6 дугаар ангид нь одоо бид нар энэ үснэгтэрээ бол 6-аас 9 дугаар ангийнхаа дүнгийн дунджийг олгож байгаа. За тэгэхээр зэрэг монгол хэлний хичээлийн хувь бол 6 дугаар ангидаа 85 байсан. За 7 дугаар ангид 90 байсан гэх ингээ өгдлүүдээ ингээ тухайн зөв өгдлүүд ингээ оруулчихнаа гэсэн. 95 байсан гэх. За тэгвэл энэ өгдлүүдийг бид нар одоо шилбэл энэ 85 гэдэг дүн хэдгээр түвшний дүн юм. Энэ 90 гэдэг дүн хэдгээр түвшний дүн гэдгийг бид нар томьёогоор олноо. Дунджийг хэрхэн яаж томьёогоор олох вэ гэдэг ингээд томьёонуудтай өнөөдөр ажил сурнаа гэсэн. За эндээс харах юм бол мөн ялгаагүй монгол хэл гэсэн нүдийг нэгтгэхэд голлуулчих. За энэ доотлолт нь математик гэвчиж. Математик. За тэгээ энэ хоёроо ижлэхэн учраас энийг нь шууд одоо нэг чирэгж байгаа хоёр явгаа итгэжүүлж байгаа баруун доод ууланд нь курсорыг ажингууд нэмэх хар тэмдэг болгонгууд нь чирчих юм бол энд байгаа өгөгдөл яг байгаа хэвээрээ доороо хуулагдана гэсэн. Тэгээд энэ хоёр нүдийг идэвхжүүлж агаад merge хийгээд голлуулж. За энэ хоёр мөн ялгаагүй merge-гдэн нэг энэ хоёр мөн merge-гдээд 2 гэдэг болох нэ. За ингээд. За юу ч гэсэн одоогийн байдлаар 2 хичээлээр бүгд хийгээд үзье. За дүүнийхээ дараа энийг нэгтгэж хагаад төвшин гэвчиж. Төвшин. За тэгээд тухайн нүдээ сонгож жогоод энэ хөөмцний налигмент хэсгээс үүн дээр дараад тухайн текстийг ингээ эргүүлчих болно. Тэгээ голлуулад фонтыг нь жаахан томруулчих. За юм. За энэ хоёрыг мөн ингээд нэгтгэж болохоор байна. Яагаад гэх юм бол энэ дээр төвшин бодогдохгүй. Дараагийнх нь нүднээс төвшин бодогдох учраас одоо ингээд нэгтгэжье гэсэн merge хийгээд нэгтгэжээ. За одоо бид нар за би математикийн хичээлийнх юм уу ялгаагүй тоон өгдлүүдэд оруулчихъя. За ийм байсан гэд оруулчих. За бүгдөө тэгвэл одоо за энэ нүднүүд мөн нэгтгэх юм биш үү? Merge мөн merge. За тэгэхээр зэрэг бүгдөө одоо монгол хэлний хичээлийн 6-аас 9 дугаар ангийн дүнгийн дунджийг энэ арын нүдэнд олно гэсэн. Нэгсэндээ бол I багны хэдгээр мөр гэсэн үг? 6 дугаар мөр гэсэн. I багны мөр буюу энэ нүдэнд бид нар одоо тухайн дүнгуудынхаа дундч монголны дүнгуудын дунджийг олно гэсэн. Энэ сонгогдсон байгаа нүдний мөр багны дугаар нь мөн энд ингээ харагдаж байгаа. I багны 6 дугаар мөр гэдэг нь харагдаж байгаа гэсэн. За ямар ч томьёо эхэлсэн тэнцвүүгийн тэмдгээр эхэлдэг. Ямар ч томьёог тэнцвүүгийн тэмдгээр эхэлсэн зүйл байх юм бол тухайн Excel програм маань өөрөө энэ үл томьёо байна гэдээ ойлгочдөг. За тэгэхээр зэрэг тухайн дүнгуудын дундаж гэдэг нь болохоор за одоо энэ 4 дүн байлаа гэхэд 4 дүнгээ хооронд нь нэмээд 4 тоох эхэлж байгаа. За тэгэх юм бол арифметик дундаж гэсэн. Тэгэнгүүт Excel програм дээр маань өөрөө юу байдаг? Average гэдэг дундаж олдог томьёоны функц байдаг. За бүгдээрээ тэнцвүүгийн тэмдэг өччихэд average гэвчиж. Average.
За тэгээд хаалтаа нээгээд тэгсэндээ бол одоо хаанаас хаа хүртэл нүд вэ гэдэг энэ дэр ингээд тайлбарууд нь гараад ирсэн. Аль аль тоонууд вэ. Тэгэнгүүт би эхний нүдээ сонгоод одоо нэгсэндээ 6 дугаар ангийн энэ төвшин нүдээ сонгоод арагш нь 9 дугаар анги хүртэл ингээд чирчихнэ. За тэгэнгүүт И-ийн 6 нүд гэдэг маань И багамны 6 дугаар нүд гэдэг маань 85 гэдэг дүн. За энэ хоёрын дунд нь энэ нэг тодорхойлох цэг байгаа нь хооронд гэж ойлгож байна. Таслал биччих юм бол биш болчихно. За энэ програм маань өөрөө ийм хоёр тодорхойлох цэгтэй байх юм бол хооронд гэж ойлгочтой. Хооронд И-ийн 6-аас H-ийн 6 хүртэл гэсэн үг. H-ийн 6 гэдэг маань H багамны 6 дугаар мөр гэдэг маань энэ 9 дугаар ангийн дүн байгаа гэсэн. Энэ хүртэл average буюу дунджийн энэ тоонуудын дунджийг болох юм байна шүү гэдгийг харуулж байна. За тэгээ мэдээж хаалтаа нээсэн юм чи хаалтаа хаа. Хаалтаа хаагаад enter тарч. За тэгэнгүүт энэ програм маань өөрөө энэ эндээс I-ийн 6 I багамны 6 дугаар мөрнөөс H багамны 6 дугаар мөр хүртэл тоонуудын дунджийг олчиж байгаа гэсэн. За магадгүй тодорхойлох цэгийг нь таслал болгочих юм бол яах вэ гэж. Одоо мэдээж энэ дээр ингээ харагдаж байна шүү. Энэ хоёр л итгэж чинь. I-ийн 6 мөр, H-ийн 6 гэсэн мөр хоёр л итгэж чинь. Тэгэхээр зэрэг таслал байх юм бол тухайн зүйлийг зөвхөн тэр селектлдэг буюу сонгох нь. Бидний одоогийн хувьд бол тэрнээс тэрний хооронд гэдэг нь яг зөв юм наа гэсэн. За ингээ энтер тарч. За энийг ингээд голлуулж. За одоо бид нар ахаад нэг томьёогоо ахаа бичээд авах шаардлага байхгүй. Одоо шийдэх юм бол энэний дунджийг олохын тулд дахиад average-гээ бичээд авах шаардлага байна. Тэгэхээр яг хөө зэрэг дээр нь орсон байгаа томьёогны нүднийх нь баруун дод болон курсорыг аачингууд нэмэх хар тэмдэг болонгот нь яг хаа хүртэл томьёо энийг чирхий тэр хүртэл чирээд ингээ оруулчихна гэсэн. Тэгэхээр энэ томьёо маань өөр автоматар ингээ орчиж байгаа гэсэн. За ингээ томьёо маань орчихлоо. За одоо энэ дотроос ингээ өгдөл өөрчлөгд энэних өгдөл маань дагаад өөрчлөгдөх гэсэн. За би одоо 83 гэдэг тоог өөрчлөлөө enter дарлаа. Дагаад энэ маань ингээд 90 болж. За энийг 76 болгоч. Дагаад ингээд өөрчлөгдөж байна гэсэн. За томьёо ашиглах маань иймэрхүү даваа талуудтай. Одоо тухайн өгдлийг өөрчлөхөд дагаад өөрчлөгддөг байгаа гэсэн. За одоо тухайн 6 дугаар ангийн энэ дүн маань хэдгээр түвшний дүн бэ гэдгийг олъё бүгд. За тэгвэл мэдээж ямар ч томьёо эхэлсэн тэнцвүүгийн нэмдгээр эхлээд бид нар if гэдэг функцийг ашигланаа гэсэн. If. За тэгээд мэдээж томьёоны функцийн араас хаалтаа нийлээ. За яг бодож байгаа мөр багны дугаараа сонголоо. За тэгэнгүүт энэ доор нь ингээд ерөнхий тайлбарууд нь гараад ирнэ. За би ингээд томьёогоо бичээд дуусчихлаа. За багш нь бичлэгээ гүйлгэж гэсэн учраас та бүхэн томьёогоо эндээс хараад бичлэгээ хураагаад хийгээд яваарай. Энэ маань жаахан цаг авдаг учраас багш нь бичлэгээ өөрчлөлтчлээ. За эндээс яах вэ гэхээр багш нь томьёо тайлбарлаад өгье. За мэдээж тухайн ямар ч томьёо гэсэн тэнцвүүгийн нэмдгээр эхэлдэг. За үүний дараа яах вэ гэхээр зэрэг юу яадаг? Мэдээж функцийн араас хаалт нэгдэнэ. За дараа нь I-ийн араас I-ийн 6 гэдэг маань энэ дүн байгаа. Одоо шилбэл I-ийн 6 85 гэдэг дүн байгаа мөр багны дугаарыг шууд сонгоод оруулчихж байгаа. За тэгээд их буюу тэнцүү. Хэдтэй их буюу тэнцүү гэхээр 90-с. Нэгсэндээ бол 90-с их буюу тэнцүү байх юм бол 8 дугаар түвшний дүн. За ахаад таслал бичээд if I-ийн 6 ахаал 85-ага тооцоолно гэсэн. 80-аас их буюу тэнцүү байх юм бол 7 дугаар түвшний дүн. За мөн дараагийн ялгаагүй 70-аас их байх юм бол 6 дугаар түвшин, 60-аас их байх юм бол 5 дугаар түвшин гэх мэтлэнгээр ингэ явна гэсэн. Тэгээ хамгийн сүүлд нь 30-аас их буюу тэнцүү байх юм бол 30-аас 40 хооронд гэсэн. 30-аас 39-ийн хооронд байх юм бол гээд 2 дугаар түвшин. За бусд нь 1 дугаар түвшин мэдээж 1 тэгээс 29 хүртэлх түвшин бол 1 дугаар түвшний дүн гэж явагддаг. За ингээд тухайн томьёондоо хэдэн ширхэг хаалт нээсэн тэр чинээгээрээ бүх хаалтнуудаа хаадаг байгаа ингээд. Одоо энд бол 7 хаалт нээгдсэн бол 7 хаалт хаагддаг. Та бүхэн сайн анзаарах юм бол хамгийн ихний хаалт ямар өнгөтэй нээгдсэн тухайн хааж байгаа хаалт нь ч гэсэн яг тэр өнгө өөр өнгөний хаалтаар ингээ хаагдаад явдаг гэсэн. Хамгийн ихний хаалт хар байсан бол сүүлийн хаалт ч гэсэн хар өнгөтэйгээр хаагдж байгаа гэсэн. За ингээ томьёогоо оруулсан бол enter дарчихна. За тэгэнгүүт нөгөө програм маань маш ухаалгаар энүүл одоо 85 гэдэг дүн бол 7 дугаар түвшний дүн байна. За энийг би 75 болгоод үзье. Дагаад 6 дугаар түвшний дүн болж байна. За 6 дугаар түвшний дүн болсон. Одоо яг хөвгөр зэрэг бусдууд дээр нь муу ялгаагүй санийхаа дүн бичээд авах шаардлагагүй. Одоо яг хөвгөр тухайн томьёо орсон. Одоо шилбэл энэ 6 дугаар түвшин гэдгийн цаана бол энэ дээр ийм томьёо шүү гэдгийг харуулж байгаа. Одоо шилбэл энэ 95 гэдэг дүнбэл цаана томьёо байхгүй гэдэг нь энэ дээдлийн формула бар буюу энэ томьёоны мөрөн дээр ингэж харагддаг.
Дошвол дундаж гэдэг бол дээр нь энэ 88 гэдгийн цаана бол ийм томьёо орж иж ийм дундаж нь гараа бодогдож байгаа юм байна гэх. За тэгэхээр зэрэг энэ томьёогоо одоо дараагийн өдрүүд рүү шууд баруун доод булангаас нь аргашин чирээд ингээд томьёогоо ботчихно гэсэн. За энийг ийм болох чинь ингээд 5 дугаар төвшин. За мөн доотлох дээр нь яг хэрэг тухайн нүдээ сонгож байгаад копидоод доотлын нөгөө томьёо орлож байгаа нүдэндээ paste хийчих. За тэгэнгүүт энэ маань мөн ялгаагүй ингээд бодогдсон байна. За тэгээ энийг хойш нь чирчихнэ гэсэн. За иймэрхүү байдлаар хувь болон дунджийг олоод төвшингийн тодорхойлчлоо. За одоо ямар томьёогоор юу яах вэ гэж. Төвшингийн одоо тоолно гэсэн доо энэ одоо 6 дугаар ангид 5 дугаар түвшний хэдэн дүн, 6 дугаар түвшний хэдэн дүн, 7 дугаар түвшний хэдэн дүн байна вэ гэдгийг тоол. За багшны эндээс нэг л хичээлийн дүнг тоолоод үзье. За бүгд 8 дугаар түвшний хичээлийн дүнг тоолъё. За үүний тулд тэнцвүүгийн нэмээр мэдээж томьёо маань эхэлнэ. За дунд нөхцөл шалгаад тоолдог томьёо маань count if гэх томьёо. За мэдээж хаалтаа нээн. За тэгэнгүүт за count if шүү багш нь count гэж count. За тэгэнгүүт энд ингээ гараад ирж байгаа ингээд range оруулаад таслал өчээд ингэнэ. За тэгэнгүүт би нөгөө юу байгаа мөрөө тэр жигээр нь идэвхжүүлчихнэ гэсэн. Одоо энэс илүү олон хичээлүүд байх юм бол тэр хичээлүүдээ бүгдийг нь тэр багнаа ингээ идэвхжүүлчихнэ гэсэн. Тэгээд таслал бичээд за энэ стрикийн дотор юу гэж нөхцөл шалгаж хайгч байгаа юм бэ гэхээр зэрэг би ингээд 8 дугаар түвшин гэдэг бичиж. Тэгээ энийг хаагаад хаалтаач. Нэгсэндээ бол одоо энэс энэний хооронд энэ 8 дугаар түвшин гэдэг энэ ийм бичгэлтэй зүйл байна уу гэдгийг хайж байгаа гэсэн. За би энтер дарч. За нэг ширхэг байна гэж. За тэгвэл би энийг дагуулад 90 болох ч зэрэг энэ 2 болох хэвээр 2 байна. За би 6 дугаар түвшин тооцохдоо муу ялгаагүй саяныхаа томьёогоор юм. За би эндээс 6 дугаар түвшин 4 дугаар түвшин бодоод үзье. Тэнцүү count if хаалтаа нийлээ. За энэс энэний хооронд таслал энэ үүн дотроо 4 дугаар түвшин гэдгээ бичээд өгч. Энийг хаалаа. Энтер дарлаа. За энэ бол байхгүй нэгч. Яг гэвэл энэ дүн дотор маань 4 дугаар түвшний дүнтэй хөх далгаа гэдэг. За би энд 4 дугаар түвшний дүнтэй биччихье. За 52 гэж. За тэгэнгүүт энэ маань шууд тоологдох гарч байгаа. За иймэрхүү дараалалаар та бүхэн энэ түвшнүүдээ ингээд тодорхойлно гэсэн. Одоо энэ хоёр бодцсонгоо шууд аргач нь гүйлгээд ингээд явчихна гэсэн. За ингээд томьёо ашиглах маань ийм давуу талуудтай тухайн өгдлийг өөрчлөхөд томьёотой хэсэг маань бүгд дагаад өөрчлөгддөг байгаа гэсэн.